даваа жаргал хийдэг. Би зураач мэргэжилтэй уран хашилбар хийдэг. Уран хашилбар хийдэг болоод 18 жил болж байна. Одоо Монгол ахуй соёл харуулсан хашилбарууд хийхээс гадна одоо хотчлолттой холбоотой одоо хотын гэр хорооллыг төрсөлсөн тийм хашилбарууд хөвчлэн хийж байгаа. Энэ төслийн баг эхлэлийг нь би тавьчмаар юм шиг санагдаад. Нэг 4 оюутан байсан байхгүй. Тэгээд тэр дөрийг туршилтаар ингээд наадмаар хүлээж авч болох уу гэдээ асуусан чинь дараа ярилцаад хариу хэлээгээд тэгээд болно гэж байна гэд. Тэгээд нөгөө дөрийгөө хүлээж аваад гэртээ аав хорхог юу хийж өгөөд уламжлалт хоол тоглоом наадмаар танилцуулаад би энэ хашилбараа үзүүлээд бас яваад. Тэгээд бас нэлийн анхны тэр дөрвийг хүлээж авч тэгж явсан байгаа. Ер нь нөгөө миний хийж байгаа юмтай ойролцоо гэх юм уу. Тэгээд нөгөө хийж байгаа юмаа бусдад танилцуулах. Тэгээд Монгол өв соёл уламжлал тэр хооллолт тэгээд цагаан эдээ одоо махан хоол гээд тэр болгоныг ингээд нөгөө гадаад хүмүүст танилцуулаад тэгээд өөрийнхөө хийж байгаа юмыг бас ингээд сурчлаад тэгж байгаа нь илүү таалагдал. Жуулчин хүлээж авахдаа яадаг. Одоо эхлээд цочилж одоо хоол цайгаараа дайлж ундаалчаад тэгээд хашилбараа хийж үзүүлдэг. Хашилбараа танилцуулдаг, ярилцдаг, асуулсан асуултанд нь хариулдаг. Тийм байгаа. Энэ төсөлд оролцсоод шинээр одоо каллиграф бичиж сурах гээд хичээж байгаа. Тийм тэгээд бас хэсэг завсралцсан байж байгаад тэгээд одоо тэрнийгээ бас өргөжлүүлэх гээд тэг Монгол хүн байна да бас Монгол уран бичлэг Монгол бичгээ бас танилцуулах тийм зорилготой л байна да. Илүү жуулчтай хүлээж аваад ер нь жуулчтай одоо Монголын хоолны соёл гар урлал тоглоом наадам гэдэг ер нь нөгөө Монгол соёлоо илүү жуулчдад таниулаад мэдүүлэх тийм л зорилготой л байдаг шүү дээ. Аавтайгаа энэ төсөлд оролцож байгаа маань бол бас сонирхолтой гоё байгаа. Манай аав чинь бас гараараа бас нэлээ юм хийдэг хүн байхгүй юу. Тэр тоглоом тэр хийхээс гадна бас төмөр мотор юм хийдэг. Тэр талаар нь бас нөгөө одоо аав маань бас тийм одоо нөгөө өмнө орхицсан байсан юм одоо зүйлээ үргэлжлүүлээд ингээд одоо энэ зочлонтгой монголоор далимдуулаад ихүүдээ тэгээд одоо үргэлжлүүлж хийж байгаа тэр нь бас их сайхан санагдаж байгаа. Монгол гар урлал Монгол үндэсний хоол зоогтой танилцаад манайхаар ирж зочлоорой.